Өндөр гэгээн зан азрын мэндэлсний 360 жилийн ойд зориулсан өндөр гэгээний бүтээл Шаазан урлалт үзэгслэн өнөөдөр Богдхааны ордон музейд нээлттэй хэлээ. Хатхуу уран бүтээлч өндөр гэгээн зан азрын бүтээлүүдийн хийцийг шимтэн судалж өөрийн уран бүтээлээ төрөж эхэлсэн. Тэрээр өнөөдөр Их Монгол төсөлтэй хамтран 40 жил уралсан 60 гаруй шилдэг бүтээлүүдээр музейг чимлээ. Үзэсгэлэнд эгшиглэнт их, том 21 дээрх, жижиг 21 дээрх, очир дээр, манзушир, Монголын 10 богд, оточ манал, жүгдэр намжил, цагаан дээрх, аюушин их бүтээлийг дэлгэж ирсэн олныг баясгалаа. Оюутан хүн юмсан өндөр гэгээнийгаа хийж байгаа. Мужигээр судалгаа хийхтэй, уулбарлах, тэгээ янз бүрийн материалаар буулгаж үзэхээр маш их судалгаа хийсэн. Тэгээд 40 шахуу жилийн хугацаанд одоо ингээд 12 дахь том үлдгээ гаргаж байна. Богдын мужидээ 2 дахь гаргаж байна. Тэгээд өндөр гэгээний энэ хүн ойд зориулж Шаазан бүтээл үлдэн гаргаж байгаа. Үнэхээр баяртай байна. За хатхүүн Монголын ахуй ёс заншил түүхэн хүмүүстэй холбоотой Шаазан урлалыг уралдаг. За энэхүү урлалыг хийхэд их хугацаа шаарддаг ч өөрийн хүсэл зорилгоо шингээн бүтээж байгаа учраас түүнийг дуусгасны дараа санаа амардаг гэлээ. За түүний үзэсгэлэнд гаргаж байгаа 21 дээрх бүтээлээ 40 жил уралсан гэлээ. Одоо энэ өндөр гэгээний хийцэн энэ 21 дээрх маань болох юм бодвол дэлхийн бас түүхэн амжилттай эзэн болчиход байгаа бүтээл энэ бүтээл маань. За бид бол одоо энэ бүтээлийг бол цааш нь үргэлжлүүлэхгүй байхгүй тасалдуулж ерөөсө болохгүй. Энэ бол одоо бидний бол Монгол гэдэг улсын тусгаар тогтоол Монгол гэдэг бахархал энэ бүтээл бөгөөд энэ хүнтэй салшгүй холбоотой. Мөн 2018 онд Их Монгол төсөлтэй хамтран оюутлахын гүний урхаад Үлэмжийн чанар 3 уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байна. Одоогоор 1340 м гүнд үзэсгэлэн гаргасан өөр тохиолдол дэлхийд бүртгэдэггүй байна. За хатхуу уран бүтээлч Их Монгол төсөлтэй хамтран уламжлалт, үнц нь, гоо зүй, соёлын өвийг ирээдүйн залуустаа танин мэдүүлэхээр ажиллаж байна.